2016 оны сонгуульд нэр дэвших гишүүдийн нэрс баталгаажиж эхэллээ. Ардчилсан намаас Дархан аймгийн 43 дугаар тойрогт Сононпил, 44 дугаар тойрогт Тус аймгийн ардчилсан намын дарга Мөнхташ, 45 дугаар тойрогт Бурманаар нэр дэвшгэр болсон. Тус аймгийн ардчилсан намын хороо ээлжид хурлаа хийж дээрх 3 гишүүдийн улсын хуралд нэр дэвших эрхийг баталгаажууллаа. Хүнсүдэ аж ахуйн сайд Бурмаа Дархан аймагт анх удаа нэр дэвшиж байгаа бөгөөд Тус аймгийн ардчилсан намын гишүүд 100% саналаар дэмжиж байна. Раднагийн Бурмаа 2012 онд улсын хурлын гишүүн болж өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдсон ажиллаж байгаад 2014 оноос хүнсүдэ аж ахуйн сайдын албыг хашиж байна. Дархан аймгийн 45 дугаар тойрогт Хонгор, Шарангол, Орхон, Дархан сумын 4 дугаар баг хариалагдана. Тэгэхээр би бас хүнсүдэ аж ахуйн сайдын хувьд энд эхлүүлсэн ажлыгаа цаашид хурлын гишүүн болохоор бас Дархан аймагт үргэлжлүүлэн хийх хүсэл санал одоо байна. Тийм учраас би бас Дархан аймгийн ардчилсан намаас ихтгэл хүлээлгээд улсын хурлын гишүүнд нэр дэвшүүлэх тодруулах үйл ажиллагаа санал ихтэй дэмжсэн их баяртай урамтай байна. Дархан аймгийн Хонгор сум засаг захиргааны 3 баг нэгжтэй 5800 орчим хүн амтай, харин Шарангол сум 8000 гаруй хүн амтайгаас 200 гаруй өрхөн хөдөөд 2000 орчим нь тохилог орон сууцнд амьдардаг байна. Орхон сумын хувьд 3100 орчим хүн амтай байна. Дархан аймаг нь газар тариалангийн бүс нутаг бөгөөд сумдын иргэд тариалан эрхлэх, хүнсний ногоо тариалж хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байдаг ажээ. Тиймээс хүнсүдэ аж ахуйн сайд Дархан аймагаас нэр дэвших болсонд баяртай байгаа бөгөөд газар тариалан хөгжүүлэх, мал аж ахуйг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.